Тэр дотоодын компаниас бүтээгдэхүүнтэй болсон тохиолдолд авнаа энэ төр гэдэг дахиад өөр их усрээс авч болно гэдэг энэ заалтуудын чинь гол нь энэ албан ёсны хилцээр дээр яагаад ордог вэ? Тэр нэг өөр урд өмнөх баримт бичгүүд дээр тийм тоо байгаа. Энэ хилцээр дээр гээд хамгийн гол зах зээлээ тодорхой хэмжээнд бас бид нэр өөрийн бие даасан байдлаа хангах ганц заалтын дотор чинь ерөөсөө байхгүй шүү дээ. Тэр нь өөр зүйл дээр байгаа. Энэ хилцээр дээр бол байхгүй байгаа юм шигээр бас ингэж тайлбарлаж болохгүй шүү дээ. Тэгвэл энэ хилцээр дээр энэ саяны тэр зүйл заалтуудыг нэмж оруулах хэрэгтэй шүү дээ. Дотоодын бүтээгдэхүүн гарвал аавна. Одоо тэр бид нар шаардлагатай бол үнэтэйч байсан гадаад их усрээс өөр их усрээс бас тодорхой хэмжээнд авч болно гэдэг энэ нөхцөл байдал ямар нөхцөл байдал үүсвэл. За дахиад дээрэс нь сая тэр одоо энэ хамтарсан компани нь нийлүүлэх, хадгалах, цэнэглэх, борлуулах, хүргэх, тээвэрлэх үйлчлэгийг энэ компани хариуцна гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөр их усрээс авна энэ төр гэдэг чинь энэ компани дид үтцээр энэ компани 3 номер Туан сайд. За компани Монголын төлөв 60%. Тэгэхээр та бас бизнес эрхлэлтэйг мэдж байгаа 51-49 гэдэг тоо яагаад байд юм бэ гэж. Тэгэхээр 51-ийн тал нь давуу талын шийдвэр гаргана л гэж ойлгоо шүү дээ. Бид нар 60%-тай компани байгуулна. Энэтэй холбоотой асуудал үүсвэл компани туц дээр энэ асуудлаа яриад хилцээд шийдвэрээ Монголын талдаа гаргаад явна. Дээрээс нь түрүү хэлсэн нөгөө энэ одоо Чингис хаан эсэх онгоцны буудлын асуудал дээр бол нэг ч одоо тоног төхөөрөмжөнтөр энэ компани өмчлөж шилжихгүй энэний дээдлэлт байх эрчил соёл компани мэдлэлтэй буюу Монголын төрийн мэдлэлтэй байна. Энэний доор нь энэ хамтарсан компани байгуулна. Таны түрүүний санаа зовсон тэр 75-25 дотоодын үүднээс авах гэдэг асуудлуудыг гэрээ байгуулах үед онцгой анхаарч тусгаж ажиллая гэж баярлалаа.